За сайн бацгаана та бүхэнд. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нөхөрчгөн замын халдвар, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдвартай холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх үйл явц маань маш их чухал байдаг. Тэгээ одоо та бүхэнд энэ талаар хичээлээ танилцуулъя. За зөвлөгөө өгөх гэдэг маань ер нь юу вэ гэдэг нэг чухал асуудал. Ялангуяа одоо халдвартай, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдвар бол сэтгэл зүйн хувьд их таагүй өвчин. Тэгэхээр энэ таагүй одоо асуудлаар хандаж орж ирж байгаа хүмүүст бол бид нар сайтар зөвлөгөө өгчөж шинжилгээнд хамруулах үйл явц маань их чухал байдаг. Тэгэхээр ер нь зөвлөгөө гэж юу вэ гэдэг эхлээд ойлгоё те. За зөвлөгөө гэдэг маань ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд таагүй асуудал үүссэн. За түүнийг өөрөө бие даан шийдвэрлэж чадахгүй байгаа юм хүмүүст бид одоо зөвлөгөө өгснөөр өөрөөр хэлбэл сэтгэл зүйн таагүй байдлаа даван туулах гэсэн үйлчлүүлэгч, за түүнд хувийн шийдвэр гаргахад нь туслах гэсэн зөвлөгч хоёрын хоорондын за чин сэтгэлийн элен далангуу ийм нууцлаг яриаг бол зөвлөгөө өгөх гэж ингэж авч үзнэ. Тэгээ яагаад чин сэтгэлийн элен далангуу гэсэн мөртөө нууцлаг гэж авч үзэж байна вэ гэхээр энэ сэтгэл зүйн одоо таагүй асуудал маань зөвхөн үйлчлүүлэгч, эмч, зөвлөгч хоёрын хооронд бол одоо элен далангуу бусад хүмүүст бол нууцлаг байх ёстой ийм зүйл байдаг. Тийм учраас тухайн хоёр хүний хувьд л одоо элен далангуу болохоос биш 3 дахь, 4 дахь хүн гэдэг ирэх юм бол энэ маань нууц ийм эмзэг асуудал болдгоо гэдгийг бид маш сайн ойлгох ёстой. За тэгэхээр зөвлөгөө үйл явц маань хоёр талын хамтын үйл ажиллагаа болж орж ирнэ. За хоёр талын хамтын үйл ажиллагаа гэдэгт маань хэн байх вэ гэхээр нэг талаас зөвлөгч. За зөвлөгч гэдэг хүний маань хувьд одоо үйлчлүүлэгчид туслаж байгаа мэрэгчлэлтэн байна. Өөрөөр хэлэх юм бол үйлчлүүлэгч маань одоо асуудалтай тулгарсан тэнд одоо тухайн мэрэгчлэрээ одоо тухайн асуудлыг шийдвэрлэх одоо чадвараараа үйлчилж байгаа ийм одоо мэрэгчлэлтэн байна. Энэ хүн маань бол тусгай сургалтанд ингээ хамрагдсан хүн байх хэвээр. За тэгвэл үйлчлүүлэгч гэж юм бэ гэхээр асуудалтай тулгарсан хүн түүнийг бие дан өөрөө шийдвэрлэж чадахгүй байгаа хүн. Мэдээж эрүүл мэндтэй холбоотой асуудлаар за ялангуяа эмзэг нууц асуудлаар буюу бэлгийн замаар дамжих халдвар, нөхөрчгөн замын халдвар, дээрээс нь хүний дархлал хомсдлын вирусын халдвартай холбоотой тэр хүн өөрөө өөрийнхөө асуудлыг мэдээж шийдвэрлэж болж чадахгүй мэрэгжлийн тусалцаа хэрэгтэй болсон ийм хүн байдаг. Тэгэхээр зөвлөгөө өгөх үйл явц гэдэг маань юу вэ гэхээр зөвлөгч үйлчлүүлэгч хоёрын өөрөөр хэлэх юм бол хоёр хүний хамтын ийм үйл ажиллагааг зөвлөгөө өгөх үйл явц гэж ингэж авч үзэх нэ. За тэгвэл зөвлөгөөг ямар зорилгоор өгдөг вэ гэхээр зөвлөгөө нь хүмүүсийн амьдралын хэв маяг, зан үйлийг нь өөрчлөх замаар нөхөрчгөн замын халдвар, за бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдвараас сэргийлэх үйл явц байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт нь хэрвээ тэр хүн халдвартай байвал халдвартай хүмүүс, тэдний гэр бүлд сэтгэл зүйн болоод бусад дэмжлэг үзүүлэх юм үнэн зорилготой байдаг. Өөрөөр хэлэх юм бол халдвараа сэргийлэх, дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр үндсэн зорилготой гэж ингэж ойлгож болох нь байна. За энэ зорилготой хүрэхин тулд яах ёстой вэ гэхээр мэдээж хүн тухайн асуудлыг сайн мэддэг байсан бол эрсдэлтэй үйлдэлд орохгүй нь ойлгомжтой. Тийм учраас үйлчлүүлэгч эдний хайртагчид нь бэлгийн замаар дамжих халдвар гэж юу гэдгийг нөхөрчгөн замын халдвар гэдэгт нь одоо юу ордгийг хүний дархлал хомсдлын вирусын халдвар гэдэгт нь яадгийг доох гэдэг өвчин одоо хүрх юм бол тусах юм бол ямар одоо өөрчлөлтүүд гарч ирдгийг энэ маань ямар замаар дамжих халдварлагддгийг үүсгэгч нь юу гэдгийг гэдэг талаар гол мэдээллийг бол өгдөг. Хүн хэдий ч нэ сайн мэдээлэлтэй байх тусмаа төдий ч нэ одоо халдвараас өөрийгөө сэргийлэх ийм боломжтой болно гэсэн үг ахна шүү дээ. За тэгэхээр одоо халдвараас хамгаалах зан үйлийг нь бол дэмжиж өгнө дараагийн нэг асуудал маань. Халдвараас хамгаалах зан үйл гэдэг маань тухайн үйлчлүүлэгч маань тухайн халдварт өртөх эрсдэлтэй зан үйлтэй юм уу, үгүй юм уу гэдгийг нь бол тогтоож тодорхойлно. Үүний тулд үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад за тэр үйлчлүүлэгч маань одоо халдварт өртөх эрсдэлтэй зан үйл гэдэг юу гэдэг вэ гэдгээ бид өөрснөө сайн мэдэх ёстой. Тэгэхээр тухайн үйлчлүүлэгч маань олон бэлгийн хавтагчтай юм уу? Бэлгийн хавтагчийг байнга сольдог юм уу? Эсвэл бие үнэлэгчийг авдаг юм уу?
За эсвэл бэлгэвчиг огт хэрэглэдэггүй байдаг юм уу? Тохиолдлын бэлгийн хавьталд ороод идэг юм уу гэдэг зүйлүүдийг нь үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад за тийм зан үйлтэй байна уугүй юу? Тэр зан үйлийг нь одоо өөрчлөхийн тулд бид юу хийх ёстой вэ? За хамгаалах зан үйл одоо тэр хүнд байна уугүй юу? Өөрөөр хэлэх юм бол тохиолдлын бэлгийн хавьталд ордоггүй, олон бэлгийн хавьтагчтай байдаггүй. За өшөө дээрэс нь бэлгэвчиг тогтмол хэрэглэдэг ийм зан үйл байх юм бол тэдгэрийг нь дэмжиж эрсдэлтэй зан үйлийг нь бууруулах үйл явцыг хийх ёстой ахна. Ингэснээрээ бид яг хуу дөрөвнийхээ тэр хэлсэн хоёр үндсэн зорилготой хүрнэ гэж ингэж ойлгоно. За дараагийн нэг асуудал маань бэлгийн замаар дамжих халдвартай одоо хүний дартлах өмслийн вирусын халдвартай хүнд за тэдний ойр дотны хүмүүст нь оншийн талаар тайлбарлаж өгнө. Ялангуяа хүний дартлах өмслийн вирусын халдвар маань сэтгэл зүйн хувьд таагүй ийм асуудал байдаг учраас айл үе шатанда явж байгаа юм байдаг юм уу? Одоо хэрвээ энэ одоо халдварыг бэлгийн хавьтагчт нь илрүүлэхгүй байвал хор хөнөөл нь юу байдгийг. За тэмбүү гэдэг өвчтөй гараад ирэх юм бол тэмбүү өвч ямар замаар дамжин халдварлагддгийг, ямар үе шатанда байгаа вэ гэдгийг бол одоо хүмүүстэй ойлгуулж энэ үе шатанда явж гин гэдгийг тайлбарлаж өгч халдвараас яаж хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаараа бол одоо ярилцсанаа гэсэн үг байна. За мэдээж халдвартай тохиолдолд нөхөрчгөн замын халдвар, бэлгийн замаар дамжих халдвар, за эмийг аж мэт хүний дартлах хөмслийн вирусын халдвартай гэдээ гараад ирж байгаа тохиолдолд амьдралаа яаж төлөвлөх юм? Цаашдаа ямар шийдвэрүүдийг гаргах юм? Тухайлх юм бол одоо гэр бүл болох, хүүхэд төрүүлэх, за эсвэл одоо юу гэдэг ажилд орох ч үгүй юм уу? Энэ одоо шийдвэр гаргах юм асуудлууд тулгарч ирдэг. Тэгэхээр энэ асуудлуудтайгаа яаж одоо шийдвэрлэх үү? Үйлчлүүлэгчтэйгээ яаж хэрхэн одоо энэ асуудлаа шийдвэрлэх талаар нь ярилцсан гэсэн үг байна. Энэ маань энэ зорилгоо биелүүлэхийн тулд зайлшгүй хийгдэх энэ үйл явц. За үйлчлүүлэгчтэй үзүүлж болох тусламж үйлчлэгээнүүдийг санал болгоно. Мэдээж эм чимнэлгийн ажилтан одоо онцлоод эмчлээд зөвлөгөөгөө өгөөд тусламж үйлчлэгийг үзүүлж чадах нь ойлгомжтой. Эннээс цаашаага зарим тохиолдолд асуудлууд үүсч байдаг. Хууль шүүх юм байд юм уу? Эсвэл одоо яг хуу бусад халамж дэмжлэгийн асуудлууд гараад ирэнгүүт нь бид энэ үйлчлэгээнүүдийг яг хуу цааш нь одоо зуучлах, санал болгох, за эсвэл өөрийнхөө өгч чадах тусламж үйлчлэгээнүүдийг санал болгох ийм байдлаар үйлчлэгээ маань явдаг бахнэ. За өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ялангуяа шинжилгээ үйлчилгээтэй холбоотой 5 C-ийн зарчим гэдэг зүйлийг баримталж байна. За энэ 5 C-ийн зарчмыг зайлшгүй баримтлах юм шаардлагатай. Яагаад вэ гэхээр энэ 5 C-ийн зарчим хэрвээ алдагдах юм бол нөхөрчгөн замын халдвар, энэ бэлгийн замаар дамжих халдвар, хүний дартлал хөмслийн вирусын халдвар маань өөрөө сэтгэл зүйн үед маш тааг учраас энэтэй уялдуулсан ялгуурлан гадуу орхалт, гутаанд оромжлол гэд сэтгэл зүйн их таагүй асуудлууд үүсдэг. Зарим тохиолдолд хүмүүс амиа хордлох зэрэг асуудлууд одоо бий болгодог учраас энэ өнөөдөр биднээс энэ бэлгийн замаар дамжих халдвартай холбоотой, хүний дартлал хөмслийн вирусын халдвартай холбоотой энэ зөвлөгөө өгөх шинжилгээ хийх үйл явцад маань заавал зөвлөгөө явж явах ёстой шүү. Зөвлөгөө явж байхдаа энэ 5 C-ийн зарчим гэдэг зүйлийг заавал баримтлах ёстой шүү гэдэг зүйлийг одоо хэлж өгч байгаа юм. За нэгдүгürt нь юу байх вэ гэхээр зөвшөөрөл ах нь. За үйлчлүүлэгчтэйгээ харилцаад, ярилцаад за одоо бид танд ийм одоо шинжилгээ, тусламж үйлчлэгээ үзүүлэх гэж байна. За энэ тусламж үйлчлэгээ шинжилгээг үзүүлэхдээ бид яах ёстой вэ гэхээр заавал зөвшөөрөл авсан байх ёстой гэдэг. За зөвшөөрлийг авахдаа бид дэх үедээ бол заавал одоо ялангуяа хэдэхээ халдвартай холбоотой асуудлаар бичгээр зөвшөөрөл авдаг байсан. Одоо сүүлийн жилүүдэд бол тухайн хүн бэлгийн замаар дамжих халдвар, хүний дартлал хөмслийн вирусын халдвартай холбоотой асуудлаар амаараа зөвшөөрж байна гэсэн ийм хариулт өгж байгаа тохиолдолд бид зөвшөөрөл авсан гэж ингэж ойлгоно гэж явж байгаа. За тэгээд үйлчлүүлэгч маань энэ одоо бэлгийн замаар дамжих халдвар, нөхөрчгөн замын халдвар, хүний дартлал хөмслийн вирусын халдварын шинжилгээ үйлчлэгээнээс татгалзах хэрэгтэй гэдгийг бас бид нар санаж авах ёстой. За хэрвээ шаардлагатай зайлшгүй өгөх ийм одоо тохиолдолд бид тэр үйлчлүүлэгчгээ шинжилгээ өгтөл нь зөвлөгөө өгнө гэж ойлгоно. За хоёр дахь одоо C-ийн зарчим, 5 C-ийн зарчмын маань хоёр дахь нь юу вэ гэхээр одоо нууц хадгалалт байдаг.
сэтгэл зүйн хувьд аюу таагүй өвчин гэдээ ойлгочлоо. Тэгээ сэтгэл зүйн хувьд таагүй өвчнийг одоо онцлох гэж байгаа хүмүүсийн хувьд юмыг аж мэдхүү биднүүсийн одоо шинжилгээгээр зөвлөгөөг сайтар өгөөд ингээд шинжилгээгээр одоо эхний шинжилгээ хийхэд хэрвээ халдвартай гэдээ гараад ирэх юм бол бид нар үйлчлүүлэгчийн нууцлалыг зайлшгүй сайн хангах ёстой. Үйлчлүүлэгчийн нууцлалыг одоо өөрөөр хэлэх юм бол үйлчлүүлэгчийнхаа зөвшөөрлгүйгээр дараагийн хүмүүст бол задруулахгүй байх ёстой гэдэг зүйлийг маш сайтар анхаарна. Мэдээж ойлгомжтой одоо бид эхнийхээ үйлчилгээгээр эерэг буюу халдвартай гэдээ гараад ирж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчтэй хэлж байгаа юм уу эсвэл одоо яг дараагийн зайлшгүй тухайн мэдээллийг авах ийм шаардлагатай хүмүүстэйгээ харилцаж ярилцсан үндсэн дээр дараагийн одоо тусламж үйлчилгээндээ бол санал болгож явдаг юм аа гэдгийг анхаарах хэрэгтэй байх нь. Нууц хадгалалт нь одоо яагаад чухал вэ гэхлээр нууц алдснараа гутаанд оромжлол, ялгуурлан гадуурхалт ичхүүртэй байдлуудыг бий болгодог учраас нууцыг заашгүй хадгалах ёстой гэдэг зүйлийг анхаарах нь байна. За тэгээд бэлгийн замаар дамжих халдвар, хэдэх хэвийн халдвартай холбоотой үйлчлүүлэгч маань халдвартай гэдгээ одоо хүнд мэдэгдэх вэ, цааш нь хүнд хэлэх вэ, онш бүрэн батлагдсан тохиолдолд бид халдвартай гэдэг талаар нь цаашаа хинтээ ярьж болох вэ гэдэг талаар үйлчлүүлэгчтэйгээ өөртөө нь харилцсан, тохиролцож ярилцах хэрэгтэй гэдэг. За 3 дахь C буюу одоо 3 дэмбийн 5 C-ийн зарчмын 3 дахь маань каунселинг буюу зөвлөгөө өгөх ийм үйл явц байдаг. За тэгэхээр зөвлөгөө өгөхдөө одоо бид нар шинжилгээнээс өмнө зөвлөгөө өгнө гэсэн үг. За шинжилгээний өмнөх зөвлөгөөг тухайн бүлэгт бол өгж болно. Бүлэг гэдэг маань юу вэ гэхээр жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлгөөнд хүн ам, за тээврийн жолооч нар, өсвөр үе залуучууд гэдэг юм уу. Ингээ бүлэгт нь бол зөвлөгөө өгж болдог. Хэрэв үйлчлүүлэгч хүсэх юм бол ганцаарчсан зөвлөгөөг бас өгж болдог. Ганцаарчлаад хэрвээ боломжтой бол ганцаарчилсан зөвлөгөө өгөх нь бас илүү одоо үр дүнтэй ашигтай байдаг. За тэгээд БЗДХ хэдхэгийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг хэрвээ одоо хариу гараад ирлээ гэж бодоход хариуг өгөхдөө бид нэр харин шинжилгээний дараах зөвлөгөөг заавал өгнө. Тэгээд дээрэс нь шинжилгээний дараах зөвлөгөө маань дандаа ганцаарчилсан байх хэрэгтэй гэдгийг анхаарна. Өөрөөр хэлэх юм бол шинжилгээний өмнөх зөвлөгөөг бүлэгт өгч болно. Ганцаарчилсан бол сайн гэлжлээ. Шинжилгээний дараах зөвлөгөө бол заавал ганцаарчилсан байх хэрэгтэй ахна шүү дээ. Яагаад шинжилгээний дараах зөвлөгөө ганцаарчилсан байдлаар өгөх ёстой вэ гэхлээр юмыг аж мэдхүү биднэрт шинжилгээ авсан хүмүүс дотроосоо эерэг гэдэг хариу халдвартай өвчтэйгээд гараад ирэх юм бол за тэр нар үл дээр бусд нь шинжилгээ зүгээр гарсан шүү яваараа гэж хэлж болдоггүй байна шүү дээ. Тэнгүүд угаасаа нөгөө нууц хадгалалт маань алдагдана гэсэн үг. Тийм учраас шинжилгээний дараах зөвлөгөөг хүн бүрт ганцаарчилсан эрэгч бай, сүрэгч бай ганцаарчилсан юм зөвлөгөөг бол өгнө. За зөвлөгөө хүлчилгээ маань мэдээ чанарын тогтолцоотой, чанарын баталгаатай, дэмжлэгт хяналттай, удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх ёстой. Хин ямар зөвлөгөө өгöd байгаа юм, зөв өгж байгаа юм уу, буруу өгж байгаа юм уу? Шинжилгээ маань одоо яах вэ тэр одоо хийх байдал маань бас зөв буруу юу ч гэдэг юм уу те. Энэ дээр бид нар яах вэ? Ялангуяа тэр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа маань одоо чанарын баталгааг сайтар хангасан байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол миний өгж байгаа мэдээллүүд, миний өгж байгаа зөвлөд маань үнэн зөв байх ёстой гэдэг дээр сайтар анхаарах хэрэгтэй гэж хэлэх гэж байгаа. За дараагийн 4 дахь юм маань юу байх вэ гэхээр үнэн байдал гэдэг. Үнэн зөв байдал. Дахиад тэр зөвлөгөө маань үнэн зөв байна гэлчлээ. Тэгвэл зөвлөгөөнөөс гадна биднээс үйлчлэгээ маань бодиттой үнэн зөв байх ёстой. Энэ маань юу вэ гэхээр хийгдэж байгаа шинжилгээний одоо шинжилэгдэхүүн маань за дээрэс нь миний өгж байгаа зөвлөгөө маань одоо үйлчлүүлэгчд өгөх ёстой тэр шинжилгээний хариу маань ингээд бүгд үнэн зөв нөхцөлийг, үнэн зөв байх нөхцөлийг хангасан байх ёстой. Чанарын баталгаа, гадаад дотоод хяналтын одоо нэгдсэн юм системтэй ялангуяа лабораторийн үйл ажиллагаа маань яг нэгдсэн юм одоо гадаад дотоод чанарын баталгаатай юм байх ёстой. Юмыг аж мэдгүй чанаргүй шинжилгээг одоо чанаргүй онцлогыг ашиглаад шинжилгээ хийлээ гэж бодоход за хуурамч эерэг хариу гарч ирж бол нэг өөр хэрэг бид нар эергийг баталгаажуулаад эергүй сөргөө үзчихнэ.
хуурамч сөрөг одоо шинжилгээ гарч ирж байгаа тохиолдолд бид халдвартай хүмүүсийг илрүүлж чадахгүй гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас биднээсийн шинжилгээ, зөвлөгөө энэ бүх зүйл маань яах вэ гэхээр үнэн зөв байдлыг хангасан байх хэрэгтэй. Коррект гэдэг. За 5 дахь C гэдэг маань юу вэ гэхээр холбон зуучлах гэдэг ийм зүйл орж ирдэг. Тэгэхээр холбон зуучлал гэдэг маань юу байх вэ гэхээр одоо шаардлагатай тусламж үйлчилгээндээ холбон зуучлал. Халдвартай одоо хүмүүсийг халдвартай гарч ирсэн тохиолдолд одоо цаашаа ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй болох уу? Юмыг аж мэдгүй хууль шүүхийн асуудал байх юм уу? Эсвэл яах вэ? Амьдралын одоо чухал шаардлагатай тусламж дэмжлэг байх юм уу? Эсвэл эмчилгээ тусламж үйлчилгээнд цаашаа оруулах ийм шаардлага байх юм уу? Энэ бүгдтэй холбон зуучлж өгнө гэсэн үг. За тэг холбон зуучлал юм сул ах юм бол угаас энэ үйлчилгээ маань үр дүнгүй байхыг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгож байгаа энэ 5C-ийн зарчим гэдэг маань бүгдээрээ C үсгээр эхэлж байгаа учраас 5C-ийн зарчим гэж ингэж авдаг байна. Энэ маань одоо ялангуяа энэ бүх нийтийг хамарсан ийм одоо шинжилгээ хийх гэж байгаа, шинжилгээ үйлчлэх үзүүлэх гэж байгаа энэ үед нөхөрчгөн замын халдвартай холбоотой, бэлгийн замаар дамжих халдвартай холбоотой, за дээрэс нь хүний даралх хүнслийн вирусын халдвартай холбоотой асуудлаар зайлшгүй энэ 5C-ийн зарчмыг баримтлаад шинжилгээний өмнөх зөвлөгөөг зайлшгүй өгөөд тэг шинжилгээ их үйл явц маань чанарын баталгаатай тэгэд шинжилгээний дараах үйлчилгээндээ бид яах вэ? Зайлшгүй хүмүүсээ хамруулах ёстой гэдэг ийм зүйлийг бол хийх нэ. За тэгэхээр зөвлөгөө өгөх гэж байгаа зөвлөгч маань өөрийнхөө хувьд бэлтгэгдсэн байх ёстой. За би бэлгийн замаар дамжих халдвар тэмбүү гэдэг өвчнийг илрүүлэх гэж байгаа бол хүний дартлах хүнслийн вирусын халдварыг илрүүлэх гэж байгаа бол би тэр талын тодорхой мэдлэгтэй байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол би онлынхаа хувьд бүрэн бэлтгэгдсэн байх ёстой. За практик бэлэн байдал гэдэг маань би одоо жишээлх юм бол 5C-ийн зарчмаа баримталдаг шүү. Энэ одоо үйлчилгээ маань ийм зорилготой шүү. Энэ зорилготой хүрэхин тулд би ийм юмнуудыг хийх ёстой шүү. Би үйлчлүүлэгчтэйгээ ингэж харилцсан шүү. Ятгахтаа би харилцааны бүс маань ямар байх юм ч гэдэг юм уу. Энэ талын ойлголттой мэдлэгтэй байх ёстой. Хувийнхаа зүгээс би бэлэн байх ёстой. Бага байдлаараа одоо дүр төрхөөрөө тий одоо би өөрөө бэлэн байх ёстой. За дээрэс нь тэр дундлын практик бэлэн байдал гэдэг дээр бас одоо өрөө тасалгаа орчин нөхцөлийг сайтар бас зөв хангасан байх ёстой байдаг байх нэ. За зөвлөгөө өгөх үед заашгүй эзэмшсэн байх чадварууд маань юу байх вэ гэхээр үйлчлүүлэгчийг анхааралтай сонсдог байх ёстой. За тэгээ үйлчлүүлэгчийг урамшуулдаг байх ёстой. За та энэ хүртэл ингээ яваад ирж байгаа нь маш сайн байна. Энэ үйлчлэгэнд хамрагдах гэж байгаа чинь маш сайн байна гэд тань мэдэх чадвартай байх ёстой. Ямар зорилгоор орж ирж байгаа юм, ямар асуудлыг шийдвэрлэх гэж байгаа юм, өөрт нь юу тулгараад байгаа юм гэдгийг тань мэдэх юм чадвартай байх ёстой. Хүлэн зөвшөөрнө. Зарим тохиолдолд халдвартай өвчтэйгэд гараад ирэнгүүт нь хүлэн зөвшөөрөхгүй байх тохиолдол байгаад байдаг эмнэлгийн ажилд. Гэхдээ чи яах дээр ийм хар залуугаараа ингээ өвчөө авчдгийг. Гэхдээ чи жирэмсэн байж яах дээр ингээд одоо яахлаар ингээ өвчтэй байдیں ч гэдэм үү. Тэгэхээр бид нэгэнт тулгарсан асуудлыг бид нар хүлэн зөвшөөрөхгүйгээд яах вэ? Тийм учраас хүлэн зөвшөөрөх юм чадвартай байх ёстой. За дээрэс нь асуултыг оновчтой зөв тавих ёстой. Надаас гарч ирж байгаа асуулт хүнийг гутаанд оромжлохооргүй. Тэр тухайн үйлчлүүлэгчдээ эвгүй сэтгэл төрүүлэхээргүй. Ийм зөв. Тэгээд дээрэс нь зөв асуултыг тавих ёстой. За хамтран сэтгэл зовно. За үнэхээр одоо ингээ халдвартай байна. Сэтгэл зовоосон асуудал байна ч гэдэг юм уу. За би таныг ойлгож байна ч гэдэг юм уу. Энэ асуудлыг одоо ингээ шийдвэрлэхэд ийм зүйл хэрэгтэй ч гэдэг юм уу. Үйлчлүүлэгчтэй хамтран сэтгэл зовох ийм одоо чадвартай байх ёстой ахна. Хинч орж ирж ирсэн өндөр настай хүн, залуучууд, за өсвөр үеийн хүүхдүүд, за одоо өөр хэм байдгийн те ямар ч хүн орж ирсэн бүгдийн ижилхэн адилхан хүндэтгэн харилцах ийм чадвартай байх ёстой. За тэгээд тодтох нь заримдаа орж ирээд асуудлыг шийдвэрлэхэд ингээд төвхтэй байгаа тохиолдолд асуудлыг нишөө илүү тодруулж, тодотгож асууна. За тэгээд цааш таан чиглэлийг нь тодруулна, дистралтай болгоно. Энэ маань юу вэ гэхээр тэр үйлчлүүлэгч маань орж ирж байгаа хүн ямиг аж мэдгүй 2-3 асуудлыг зэрэг шийдвэрлэх гээд ороод ирж магадгүй. Өөрөөр хэлбэл эмчээ би халдвартай байна уугүй юу? Халдвартай байвал би яах вэ?
би одоо эхнэр маань жирэмсэн, эхнэрийгээ би яах вэ гэдэг юм уу? Энэ тохиолдолд аль нь эхлээд чухал вэ? Нэгдүгürt нь би аль нэг шийдвэрлэх вэ? Хоёрдугаарт нь би юу хийх вэ? Гэд дистаралта болгоод чиглэлийг нь тодруулаад ингээд өгдөг байх нь байна. За жоохон сэтэл төрүүлснээр үйлчлүүлэгчээ гэрэлтэлтэй зан үйлээ өөрчлөх, за халдвараас нь сэргийлэх ийм одоо сэтэл төрүүлдэг. Тухайлах юм бол одоо яах вэ? Халдвараа хурдан эмчлүүлэх тохиолдолд одоо хурдан эмчлүүлсэн байдаг юм уу, илрүүлсэн тохиолдлуудын жишээ байж болох нь байна. Одоо яаж хэрхэн сэтэл төрүүлэх үү гэдгийг тухайн үйлчлүүлэгчтэйгээ ярилцж байгаа хавцдаа гарч ирж байгаа, одоо хэлж байгаа, ярьж байгаа зүйлийг анхаарж агаад тэгээс сэтэл төрүүлэх нь бол бас тэр хүндээ тусламж үйлчлэгийг авахт нь нэмэр одоо болж өгдөг байх нэ. За ингээд дүгнэлт юм. За бид хоёрын асуудлын талаар ярилцлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хоёулаа ингээд шинжилгээнд хамрагдана. За шинжилгээнд хамрагдсны дараа шинжилгээнийхээ хариуг ингэж авна. За ямиг аж мэдхүү эрэг гэдэг хариу авсан тохиолдолд одоо хоёулаа эмчилгээгээ хийн. Дараагийн асуудал нь юу ах вэ гэдгээ ярилцах жишээтэй. Ийм зүйлүүдийг хэлээ. Өнөөдөр энийг ингээд шийдлээ. Дараа нь хоёулаа энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэг ингээд гаргаад ирэх жишээтэй ахна шүү дээ. Дүгнээ дүгнэ гэсэн үг байна. За тэгэхээр зөвлөгөө өгөх үйл явцад одоо хүмүүсийн ерөнхийдөө одоо харилцаанд хүн ер нь хоёр хэлбэрээр оролцож байдаг. Хэл яриагаараа, хэлхэн бас харилцаагаараа. За тэгэхээр хэлхэн бас харилцаа гэдэг маань хүний харилцааны одоо зөнгөлөх хувийг эзэлж байдаг. Тэгэхээр энэ одоо хэлхэн бас харилцаа маань ялангуяа шинжилгээнд хамруулж байгаа зөвлөгөө өгөх гэж байгаа эм чимлэгийн ажилтны хувьд бол энэ хэлхэн бас харилцаа маш зөв гарч ирж авах хэрэгтэй. За тэгэхээр тухайлах юм бол дууны өнгө байна. Тэгэхээр үйлчлүүлэгчийн дууны өнгөтэйгөө зөвлөгчийн дууны өнгө маань ижилхэн байх хэрэгтэй. За хэтэрхий их чанга өндөр дуугаар биш, эсвэл хэтэрхий нам дуугаар бас биш. Одоо үйлчлүүлэгчийн дууны өнгөтэй ижилхэн ингэж харилцах хэрэгтэй байна. За үйлчлүүлэгчийн нүд рүү харж харцна. Одоо байнга ившээлгээд юм уу эсвэл одоо юу гэдэг царайгаа бараалгаад үйлчлүүлэгчийн рүүгээ харахгүй, хандахгүй байвал үйлчлүүлэгч намайг сонсохгүй байна, намайг үл тоож ин гэдэг байдлаар ханддаг. Тийм учраас би бол үйлчлүүлэгчийн нүд рүү харж харцна. За нүд рүү харж ин гингүүтээ тас ширтээ дэж бас болдоггүй. Асуулт асуух үедээ, хариулт авах үедээ үйлчлүүлэгч рүүгээ хараад бус зүйд нь харцаа өөртөө шинжилжүүлнэ гэсэн үг. За төрөх хөдөлгөөн нүүрний хувирлаараа би анхаарч ин гэдгийг илэрхийлнэ. Ахаа зүйтэй. За тийм. Тэгээ цааш нь яриарч гэдэг юм уу. Би тэр үйлчлүүлэгчийг анхаарж байна гэдэг ингээд илэрхийлнэ гэсэн үг байна. За харилцааны бүс гэдэг манай эм чимлэг ажилтан сайтар мэдж байгаа. Зөвлөгч үйлчлүүлэгчийн хооронд одоо тохиромжтой харилцааны бүс байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол би зөвлөгч үйлчлүүлэгчтэйгээ албан харилцааны бүстэй харилцана. Албан харилцааны бүс маань 45 см-ээс 1.2 метрийн зай байдаг. Тэгэхээр би орж ирж байгаа үйлчлүүлэгчдээс хуудлаа тавьж өгтөн анханасаа бодох хэрэгтэй байна шүү дээ. Хэтэрхий ойрхон биш, за хэтэрхий хоол биш ийм харилцааны бүст харилцснараа үйлчлүүлэгчтэй эерэг ийм одоо байдлыг үүсгдэг байна. Ярины хэм маань хэвийн байх нь байна. Хит их удаан, хит их хурдан биш. За тэгээд дохио зангаа баг хэрэглэж ярих. За шаардлагатай үед баг зэрэг хошгонсноор үйлчлүүлэгчийн бие одоо барих байдлыг нь бууруулдаг гинэ. За энийг бид нараас анхаарч ингэж харилцаанд ашиглах хэрэгтэй байна. За зөвлөгөө өгөхдөө бид нар бэлтгэх зөвлөгөө өгөх үедээ бэлтгэх үе шат байх нь байна. Өрөө тасалгаа, байгаа байдал одоо юу гэдгийг суудал, сандал, за хэрэглэгдэж байгаа хэрэглэгдэхүүн зэргүүдээ бүгдийг бэлдсэн байх хэвээр. За тэгээд онцлон үйлчлүүлэгч маань ямар хэрэгцээтэй орж ирж байгаа юм. За хэрвээ хэрэгцээ шаардлага нь юу байгаа юм. За тэр хэрэгцээ шаардлагыг нь хэрэгжүүлэхийн тулд, биелүүлэхийн тулд бид нар юуг яаж хийх вэ гэдэг дараа нь төлөвлөнө. За тэгээд хэрэгжүүлнэ. За тэгээд дуусгаад дүгнээд одоо явах ийм үе шат байх нэ. За шинжилгээний одоо эзөмрийн графикаас энэ хүснэгтээс харахад тий одоо өөрөөр хэлбэл шинжилгээний өмнөх зөвлөгөөгөөр юу өгөх юм? Үйлчлүүлэгч маань зөвлөгөөнөөс татгалзаж болох нь байна, бодох хугацаа өгж болох нь байна. За ингээд шинжилгээний өмнөх зөвлөгөө явсны дараа шинжилгээгээ хийн. Шинжилгээний дараа тодорхой хариу хүлээн хариугаа сонсно. За хариуны хувьд бол мэдээж ойлгомжтой эерэг сөрөг гэдэг хариу гарч ирнэ. За сөрөг хариуны хувьд бол бас ч гэж харьцангуй гайгүй таны шинжилгээний хариу сөрөг гаржээ. Таныг одоо би өвчнгүй байна гэж хэлнэ ч гэдэг юм уу. Эсвэл хүний дартлах хомслын вирусын халдвартай холбоотой асуудлаар бол за цонх үе гэдэг зүйл байдгийн. Тэгэд 3 сарын дараа ямар нэгэн байдлаар эрсдэлтэй үйлдэлд орохгүйгээр
хурж ирээд дахиад шинжилгээ өгснөөрөө та баталгаажуулна ч гэдэг юм уу. За ийм зөвлөгөө шинжилгээний дараа явж явах хэрэгтэй ахна байна. За дээрэс нь эерэг гэдэг хариу гарч ирж байгаа тохиолдолд нэлээд төвхтэй сэтгэл зүйн хувьд одоо сэтгэл зүйн хувьд одоо юу гэдэг нь тааламжгүй ийм хариу хэлэх гэж байгаа. Энэ тохиолдолд биднэрт одоо шинжилгээний өмнө эерэг гэдэг хариугаа тайлбарлсан. За шинжилгээний дараа дахиад эерэг гэдэг хариугаа хэлж өгөөд одоо яаж одоо юу хийх вэ гэдэг талаар нь үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад тэгээд давтан зөвлөгөөгөө өгөөд эмчилгээний үед яаж зөвлөгөө өгөх вэ? За ямиг яаж мэдэх вэ? Дагалт халдварууд үүссэн байх юм бол ямар зөвлөгөө өгөх вэ? За тэгээ бүр цаашдын үе шатнд зайлшгүй ирэх хөхөд яаж бие сэтгэлээ бэлтэх вэ гэдгийг нь ойлгуулж зөвлөгөө өгдөг байна. За түүний дараагаар ямиг аж мэдхүү гэр бүлтэй бэлгийн хавтагч ойр дотны хүмүүст нь зөвлөгөө өгнө. За тэгээд өшөө дээрээс нь дахиад ямиг аж мэдхүү үе шат нэлээд дамжирсан одоо өхөлтэйгээ ойртсон байгаа тохиолдолд гэр бүлийнхэнднээс одоо хүнд гарц тохиолдоход бэлэн байх талаар ойлгуулж зөвлөгөө өгдөг байх нэ. За ерөнхийдөө хичээл маань ингээд дуусж байна. Нөхөрчгөн замын халдвар бэлгийн замаар дамжих халдвартай холбоотой асуудлаар заавал шинжилгээний өмнөх тэгээд шинжилгээ хийх үйл явц шинжилгээний дараах зөвлөгөө маань орж ирнэ. Дээрэс нь 5 C-ийн зарчим гэдэг зүйлээ зайлшгүй барьж ажиллах ёстой гэдэг зүйлүүдээ мартахгүй байхыг та нартай анхааруулж байна. За баярлалаа.